За явл. Дээд эрүүл мэнд гэж нэг жижиг өвтөр номыг бид дөрвөлээ харуу жил нохож бичээд олон том уншигч эмч багш нар эрдэмт мэрэгтэн гартаар тавихад бэлэн болж байна. Энэ ном нэрнээс ахгуулад анагаах ухааныг өнөөдрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хийх шинжилт өөрчлөлт Монголын тэжээх ухаан, тарин ёслолын ухаан түүний эрүүлжүүлэх эрүүл мэндийг хамгаалах арга үйл ажиллагаа бүх хүмүүст хүргэх бас төвөгтэй асуудлыг эрдэмтэн мэргэд багш нартаа зориулж цаашдын судалгаа шинжилгээнд хандуулах тэдний сэтгэлийг энэ зөв чиглүүлэх зорилготой юм. Тэгээд гурав дахь нь бол бүхэн энийг бичиг мэддэггүй боловсралтай боловсралгүй хүүхэд настан бүхэн энэ номыг уншаад өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах одооны бидний ярил сурснаа л өөрчлөн сэргийлэх хэрвээ ямар нэг архаг буюу шинэ хуучин хурц архаг өвчтэй бол түүнээ төгс эдгэрүүлэх талаар энэ номд хамгийн энгийн ойр дөт ямар ч үн төлбөргүй өөрт нь байдаг өөрт нь байглаасаа яасан бурхнаасаа яасан төрлөх заяасан тийм чанаруудаа ашиглаж эрүүлжих тухай хичээл дасгал төвлөрөл бясалгал энэ номон дотор байгаа юм. Тэгэхээр ерөөсөө хүмүүст гурван чиглэлээр бид энэ хүмүүсийг ашиглана гэж бодож энэ номыг тойргож бүтээж гаргасан. Нэгдүгээр нь бол бүх хүмүүс энд заагдсан, бичигдсэн тэр дасгал төвлөрлийг хийвэл эрүүлжинэ. Хоёрдугаарт нь эмнэлгийн мэргэжлийн эмч багш эрдэмтэд судалгаа шинжилгээний ажлыг маш их хэмжээгээр өргөдөх тийм боломжтой. За гуравдугаарт нь эрдэмтэд шинэ судалгаа шинжилгээний олон шинэ салбаруудад бидний тойроод байж байдсан байна гэж ойлгоосаа гэсэн ийм үднээс энэ номыг бичиж байна. Тэгээд дээд эрүүл мэнд гэж юу юм бэ? Өнөөдрийн эрүүл мэнд гэсэн энэ байгууллага эрүүл мэнд гэсэн энэ үйл ажиллагаанаас юугаараа давуутай юугаараа илүү учраас энийг заавал ингэж хүндэд тавьж байгаа юм. Эрүүл мэндийн тухай их олон тодорхойлтууд байдаг юм аа. 100 гаруй тодорхойлт байдаг гэж багш нар лекцэн дээр ярьж байсан. Тэгэхээр эрүүл мэндийн тухай хичнээн олон тодорхойлт байгаа нь тийм сайн хэрэг биш. Өөрөөр хэлбэл тэр бүхэн өөрийн давуу талтайч аргалахын аргагүй дутмаг талтай байгаа юм. Тийм учраас бид дээд эрүүл мэнд гэдэг энэ ойлголтоо тодорхойлж олон ном хэвлэл судалж тэдний далд санааг ухаж ойлгож тарин бясалгал тэжээх ухааны хэдэн 10 үеийн багш нараасаа сонссон зүйлээ харьцуулж дөрвөл заримдаа хурал аятайш юм хийж маргаж ярьж байж дээд эрүүл мэндийн тухай тодорхойлт гаргасан юм. Тэгэхээр дээд эрүүл мэнд гэж юу юм бэ гэхээр бидний ойлголтоор нэг имийг хэлж байна гэж. Нэгдүгээрт бие эрүүл гоо сайхан. Энэ бол дээд эрүүл мэндийн тулгуурч байж магадгүй. Ямар ч байсан нэг үндсэн тулгуур мөн юм. Бие эрүүл гоо сайхан. Гоо сайхны тухай ойлголт бол эрүүлтэй холбоотой. Эрүүлэл бол гоо сайхан. Бусдаар гоо сайхан ямар ч тохиолдол байх үндсгүй. Тэр ховтос хомор бодог шонх бүх юм бол гоо сайхны туслах төдий зүйл болохоос шийдэх зүйл юм биш. Хоёрдугаарт ухаан саруул цэцэн мэрэгэн. Ухаан саруул байсан тохиолдолд хүн цэцэн мэрэгэн болдог. Энэ бол эрүүлийн шинж ухаан эрүүл байна гэсэн. Цэцэн мэрэгэн гэдгийг янз бүрийн зүйл цэцэн үг хэлдэг ч юм уу тухайн сонсогч үзэгч
цугларсан олны сэтгэлийн хөдөлгөөнийг буй болгож янз бүрийн юм ярихыг хэлдэггүй юм. Саруул ухаан гэдэг бол байгаль нийгэм бурханлаг хүчний өмнө байгаа. Тэр байгалийн хуулийг, нийгмийн хуулийг дээд хүчин буюу Тэнгэр огторгой бурхны хуулийг яг үнэн зөөр нь хэлж байгаа. Тэрийг л саруул ухаан гэж. Хүн саруул ухаантай байгаа нь ухаан эрүүл байна гэсэн үг. 3 дугаарт нь сэтгэл ариун өршөөнгүй уужуу. Тэгэхээр хүний сэтгэл ариун бол тэр нь өршөөл уучлаар л илэрнэ. Хүний алдаа дутагдлыг өр хүүхдийнхээ нийгч, бус найз нөхдийн ажлын хамт олонны хэн нэгний алдаа дутагдлыг уучлах зүрх сэтгэлтэй хүн бол сэтгэлийн хувьд эрүүл байгаа юм. 3 дугаарт нь амин орон цэвэр тунгалаг гэрэлтэнгүй гэж. Тэгэхээр хүний гадуур ийм амин орон гэж бид ярьж байгаа энийг Бяарн зайч гэж одоо хэвлэл бичиж байгаа барууны хэвлэлийн Оросын хэвлэлийн. Тэгэхээр тэр бол амин орон Европын шинжлэх ухааны анагаах ухаан, физикийн ухааныг судлаад хүнд 7 давхар тийм гэрэлт орон байна. Бий байна. Гэрэлт бий байна гэвчсэн. Энийг Монголын төжөөх ухаан буюу Монгол хүний ухамсараар бол энэ нь бий биш. Бий бол бидний харагдж байгаа нь махан бий. Тэр бол харин орон. Гэрэлт орон юм. 7-8 давхар ийм гэрэлт орон байна. Энийн цэвэрлэл бол хүн сайхан харагддаг. Гэрэлтэнгүй харагддаг. Тэгэхээр энэ түүнийг бий болгож байгаа цаад материаллык зүйлсийн эрүүлийг 506 сар ухаан санаа бүгд эрүүл байвал тэр гадаад орон, гэрэлт орон тунгалаг байна. 5 дугаарт нь хийн эргэлт тэгш амар амгалан. Тэгэхээр өнөөдөр хийн эргэлтийн тухай Европын шинжлэх ухааны анагаах ухаанд ямар ч тийм одоо ойлголт нэр томьёо байхгүй. Оюутны програмд ч юм уу эмч нарын семинарын хичээлээр энэ хаач ордоггүй зүйл юм. Энэ бол дорны одоо Монголын төвдийн энтхийн тэжээх ухаан, тарин ёслолын ухаанд хийн тухай бичсэн байх. Хий гэж нэг юм байна. Энэ бол хүний биед эргэлж байдаг зүйл. Өөрийн гүйх, оронтой, судал, сувг, хэрдэстэй. Тэгэхээр энэ тэгш байж хүн амар амгалан байдаг. Хүн нэг ормоор, нэг гармаар, суумаар ялахгүй юм дуурлал, бусдтайгаа муудалцал, хатуу ширүүн хачин үг чулуудаал байгаа нь тэр хийн эргэлтийн тэгшвч байдал бий болчиход хүн юм бохирд өгөө цултанг болчдөг. Тэгэхээр энэ нь тэгшүүл амар амгалан байна. 6 дугаарт нь ухамсар төгс гэгээрэнгүй. Ухамсар гэдэг бид нэг 6 юмнаас бүтдэг ухамсартайгаа 7 юм байгаамаа гэж ингэж ярьж байгаа. Ухамсар нэгдүгээрт бодол, ухаан, бодол, санаа, үг. Тэгээд үг, ухамсар өөрөө за нэг ийм 5 зүйл нийлээ. Тэгээд ухамсарыг бүрдүүлж байгаа. Энэ хэрэг ухамсар төгс байх юм бол тэр хүн гэгээрэнгүй байдаг. 12 дугаар зууны үеийн монголчуудын ухамсар үндсэндээ гэгээрэнгүй байсан. Чингис хаан бүхэл улс гүрнээрээ гэгээрэнгүй улс орныг болгох гэж зорж явсан шүү дээ. Тэр нь гадаад орнуудтайгаа тэрсэлдээд суурьсан, иргэнсэн бурханлаг биш. Тийм улс гүрнүүдэд тэрсэлд тэр их дайндаж гарч байсан юм шиг байгаа юм. Энэ тухай судлаач мэрэгд босод хүмүүсүүд үг хэлэх байлгүй. 7 дугаарт нь сэрэмсэр төгс төгөлдөр гэгээрэнгүй. За сэрэмсэр гэж үг хэлээд эмхтэр ухамсар бол тарихны үтэл юм байна. Дээр их 6 юмнаас үүддэг ухамсартайгаа 7 дахь нэгдэл. Тэгвэл сэрэмсрийг бид хүний бэлэг тал буюу аргын нөгөө тал болох сүнсний үтэл гэж ингэж ойлгож байгаа. Сүнсний тухай ярихаар бие биехгүй тухай олон юм ярина. Тэгэхээр тэр тухай ярихгүй юм. Энэ тухай бидний номонд маш тодорхой байгаа. Сүнсний тухай ард түмэн юу гэж ярьдгийг, бурхад юу гэж байгаа юм энэ тэр мэтлэнгээр тэр талаар тайлбар хийсэн. Тэгэхээр сүнс бол сэтгэл, сэтгэхүй, сэтгэлгээ. За тэгээд сэрэмсэр. Мөн хүсэл санаа, сэрэмсэр гэсэн ийм 6 зүйлээс бүтэж байгаа юм зүйл гэж. За 8 дахь утас нь бол орон, тааламжтай, бат бэх. Ийм 8 зүйл нь одоо бидний сайн ярьснаар байж
дээд гурван хүчний хуулинд зохицож амьдрахыг төгс эрүүл мэндийг нэ гэдэг. Бид нэг ийм тодорхойлт бичсэн. Орон гэж юу хэлж өгөх тэр энэ одоо бидний сууж байгаа орон байрнаас хавуулаад одоо нийслэл Улаанбаатар хот аймаг сумын төв тэгээд Монгол орон дэлхийн ертөнц бүхэлдээ бидний орон энэ тааламжтай байх хэрэгтэй. Тэгж байж амар амгалан Батбих оршин. Тэгээд цаашаа одоо эрхтний эсийн эдийн орон хүртэл байна шүү. За дээд гурван хүчин гэж юу хэлээд байгаа юм гэхээр нэгдүгээрт нь энэ газар байгалийн хууль байна. Энийг өөрчлөхгүй үнд зохицож амьдрал хүндрэлтэй. Гуравдугаарт нь тэнгэр од нар сар гариг иргэсийн хүчин байна. Үүнд зохицсон. Дөрөвдүгээрт нь энэ олон галактикууд гэдэг хүн ертөнцийг бий болгосон тэр дээд бурханлаг их хүчин байна. Энэ бүх юмыг бий болгосон бурханлаг агуу хүчин байна. Эсвэл бурхан байна. Түүний хуулинд зохицож амьдрна. Ийм 8 зүйл нь энэ гурван хуулинд зохицсон амьдрахыг дээд эрүүл мэндийг нэ гэд бид тодорхойлт хийсэн. Мэдээж энд дутуу хөтөө буруу зөрүү юм байхыг ерөөсөө гүйцэхгүй. Гэхдээ энэ юугаараа төрөөчийн тодорхойлтоос давуутай юм гэхээр хүнийг яг бүтэц язгуурын 8 зүйлийг авч утсан. 8 зүйлийг энэнд оруулсан эрүүл мэндийн тодорхойлтод тэр 8 зүйл нь гурван их хүчнийхээ хуулинд зохицох тэгж амьдрахыг. Тэгэхээр үүгээрээ давуутай юм. Ийм нэг 11 зүйлийн харилцан уялдаа барилдлагын дунд хүн орших ёстой юм а гэж ингэж ойлгож байна. Дараагийн зүйл номонд бид яг энэ 8 зүйлээ яаж өрөөлжүүлэх вэ гэдэг юм бичсэн. Хэрвээ танд ийм 8 зүйл үнэхээр байдаг л бол бидний номыг аваад түүгээр хичээл хэвчээ. Мэдээ тэн дотор илүү дутуу, зөв буруу, зарим нь дэндүү удаан хөрөхээр тийм дасгал юмнууд байж магадгүй. Тэгвэл өөрөө хийж байгаад арай боловсронгойг олоод, арай хураангой, арай илүү үрдэнд өрхөрийг олоод та өөрөө хийж болно. Уншиг, сонсог та бүхэн засаад хийж болно. Яг гэвэл энэ бол танд байгаа зүйлийг бид эрүүлжүүлэх, танд байгаа зүйлийг боловсронгой болгох, танд байгаа оюун ухаан ухамсарын элементүүдийг төгс төгөлдөр болгох талаар хийсэн. Бид нь одоо нэг дээд талынх нь 50 хэдэн жил анагаах ухааны салбарт ажиллаж байгаа. За тэгээд 20-оос дээш жил ажилласан ийм хэдэн эмч нарын бүтээлд ойрвол юм аа гэж. За хоёр дахь юм. Хүний бүтэц язгуурын тухай бид арай дэлгэрэнгүй авч үзсэн. Ягаад гэвэл өнөөх дээрх 8 зүйлээ задлаад энэ талаас аргын талыг бид үндсэндээ орчсон. Бие, эргэтэн, эд, эс, молекул, цөм, бөм ингээд энэ талыг бол орчсон. Ягаад гэвэл энэ өнөөдрийн шинжлэх ухааны анагаах ухаан энийг маш сайн судалсан. Хэрвээ эмч мэрэгчлэнүүд хувь хүмүүс түүнийг үзэх юм бол бараг төгс төгөлдөр гэхээр судалсан байгаа. Гэхдээ анагаах ухаан бол яг үннийг хэлэхэд эсээс цааш гарч чадаагүй. Монголын өнөөдрийн эс судалд хамгийн том амжилт гаргасан. Эс судлалын одоо төр судлалын хамгийн сүүлчийн аван дээрээс бэлэг судлал руу юу хийх яхаа мэдэхгүй их далайн хөвөн дээр гайхан зогсож байгаа. Шармай шалтай хөөхч шиг тийм доктор бол манай амбог доктор. Хийшэр вадгана гэдэг тэр баригдахгүй тэр онолыг эсийн төвшин тайлбарлсан. Энэ бол гайхамшигтай онол. Эндээс цааш одоо хөл тавилал бол тэр бидний одоогийн ярих гэдэг байгаа тэр бэлэг судлал гэдэг рүү орчих юм байна. За тэгээд хүний бэлэг чанар гэж юу юм бэ? Энэ талаар бид одоо арай дэлгэрэнгүй санал бодол дэвшүүлсэн. Энийг бид судалгаа шинжилгээний төгс төгөлдөр зүйл гэж ерөөсөө хэлж чадахгүй, хэлэхгүй. Энэ бол судалгаа шинжилгээнд хүмүүст өөрт нь гарцаа байхгүй туйлын хэмжээгээр хэрэг болох. Энийг эрүүлжихтэй, энийг анагаах ухаан судалд авч хэрэглэх зүйл учраас дэвшүүл тавьж байгаа. Хүний бэлэг чанар гэж юу хэлээд байгаа юм битэр одоогийн шинжлэх ухааны хэлээр хүмүүс ихэнх хүмүүсийн ойлгож байгаагаар оюунлаг талыг хэлж байгаа. Ухаан, ухамсар, тэгээ сэтгэл одоо хүсэл мөрөөдөл тэмүүлэл юу гэдэг юм тэр хязгааргүй их оюунлаг одоо бидэнд баригдахгүй, хүртэгдэхгүй, лаборатори хийж болдгоо, хуруу шил рүү автдаггүй, эсвэл ордоггүй, эсвэл дотор нь орсон тогтдоггүй тэр зүйлийг бэлэг чанар гэж монголчууд нэрлэж байна. Тэгэхээр хүний бэлэг чанарыг бид ингээд
багш нарын айлдвар сургаалтайгаа харьцуулаад дорны тарин бясалгалын ухаан, тэжээхүү ухаан, бусад ном судралтай харьцуулаад үзэхээр өнөөдрийн физикийн шинжлэх ухаанууд энэ талаар их зүйл хийж явах шиг байна. Квантын физик, нейрофизик, геонейрофизик, психофизик, элементарны физик энэ бол өнөөдөр хүн судлалд асар том хувь нэмэр оруулж байгаа. Эмчнэр энэ талаар тодорхой ойлгохтой юм хийж өгөхгүй байна. Тэр нь өөрийнхөө төр судлаас гарах үе таалгаа олохгүй байгааг. Хүний бэлэг чанарыг бид 3 том ангийн гэж ингэж ярьж байгаа. Нэгдүг нь ерөнхий бэлэг чанар гэж нэг юм ярьж байгаа. Тэр юу гэхээр 3 бүлэгтэй юм. 2 махбод, 3 махбод, 5 махбод. Тэгэхээр нэг махбод бол нэг бэлэг чанар, нэг ялгамж чанар. Хаан төмөр махбод гэхэд нөгөө дөрвөөсөө ялгагддаг. Гал махбод гэхэд нөгөө дөрвөөсөө ялгагддаг. Ийм 5 ялгамж чанартай. 3 махбод гэхэд шар нь өөр, бадга нь өөр, хийн өөр. 2 махбод гэж ярьж байгаа нь арга нь өөр, бэлэг нь өөр. Тэгэхээр энэ бол ийм 10 ялгамж чанартай. Тэгэхээр төмөр гэж юу хэлээд байна гэдгийг одоо судлах хэрэгтэй. Тэр шар нь юу юм, бадга нь юу юм, арга нь юу юм, бэлэг нь юу юм гэдэг судлаачид бол ухаан 10 судалгааны талбар нэгж гин гэсэн үг. Дараагаар нь шүтэн барилдсан бэлэг чанар гэж байдаг. 3 дахь том анги одоо байна гэж үзэж байгаа. Шүтэн барилдсан бэлэг чанар гэж юу хэлж байгаа юм гэхээр ямар нэг юмд ингэж барилдаж буйвал түшиж түүнийг түшигл түүнд ингэж байдаг тийм юм. Тэгэхээр энд нэгдүгээр дүрстэд улдаа идсэн бэлэг чанар гэж. Жишээлбэл хүн өөрөө 7 бэлэг чанартай. Бидний биеийн амин орон бол нэг бэлэг чанар. Гэтэл элэгч өөрийнхөө оронтой тэр бас нэг бэлэг чанар. Тэгэхээр эрхтэн болгоо өөрийн оронтой тэр нэг бэлэг чанар. Гэтэл дараагаар нь эдэн бэлэг чанартай. Эд өөрөөсөө бас тусдаа. Эдийг үүсгэж байгаа эс нь өөрийн бэлэг чанар. Эсийг үүсгэж байгаа молекулын эвцэл өөрийн бэлэг чанартай. Түүнийг үүсгэдэг атомууд өөр бэлэг чанартай. Атомыг үүсгэж байгаа электронууд өөр. Эглгөмсүүд өөр бэлэг чанартай. Ингээд хүн төрсийн 7 зэрэг хэмжээтэй 7 бэлэг чанарыг агуулж байгаа жишээтэй. 2 дахь бэлэг чанар бол гал бэлэг чанар байгаа юм. Гал бэлэг чанар бас л 10 гаруй бэлэг ийм ялгамж чанартай. Гал бэлэг чанар гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр хүн нэг имийг бодох хэрэгтэй юм. Бид элчтэй бидний биен дээр хөрс талан байдаг. Тэр элч. Физикийн нэг хууль байна. Элчтэй бүхэн гэрэлтэй бүхэн элчтэй гэж. Физикийн хууль бол хүндэж хамаарна. Хүний бие элчтэй учраас гэрэлтэй л байна. Гэрэл байна гэдэг нь тэр шинжлэх ухааны аргуудаар тийм олон бие давхар бие байна гэдээ гаргаад ирчих. Тэгэхээр энэ бол нэгдүгээр гал бэлэг чанарын дотор энерги гэж яриад байгаа тэр элч ордог юм байна. Хоёрдугаарт энэ элчтэй бүхэн гэрэлтэй юм бол тэр гэрэл ордог юм байна. Гуравдугаарт нь хүний гадуур био соронзон орн байдаг. Цахилгаан соронзон орн байдаг. Нэмэх хасах цэнигийн туйлшрал байдаг. Энэ бүхэн гал бэлэг чанарыг бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл энийг плазм төлөвөөр оршихуй гэж одоо хэвлэлд ерөнхий энэ одоо физик математикийн судалгааны хэвлэлүүд ингэж ütсэн байна. Тэгээ энэ бол гал гэсэн үг. За дараа нь хим бэлэг чанар байна. Хим бэлэг чанар гэж юу хэлж яах вэ гэхээр одоо тарин бясалгалын ёсонд нэг ийм бичдэг. Хин 3 судал байна. Төв судал гэж байна. Тэрнийг одоо дорны ерөнхий хэлээр судал гэж байгаа. Арга судал гэж байна. Түүнийг арга судал гэж байна. Тэрнийг ором судал гэж байна. Бэлэг судал гэж байна. Тэрнийг жом судал гэж байна. Тэгэхээр хүний биед нэг ийм 2 3 том судал, голоор нь тэр судал нь тойроод арга бэлэг буюу улаан цагаан хоёр судал нь тэр нь ингээд хүнийг тэр төв судлаа ороогоод ийм хүрдүүд гэд нэг юм үүсгдэг. Өнөөдөр чакрауудын тэргээ хэлбэл мэдгүй хүнийг ч бах уншсан бүх хүмүүс бах уншигч л уншсан. Тэр хүрдүүд буюу тэр чакра гэдгийг одоо тэнд орж гарч байгаа хийнүүд нь гадаад орон зай нь цансар огторгой бурханлаг дээд хүчнэлөө тэрний элч гэрэл түүний хэмжээ түүний долгисуутай тохирох тийм одоо долгис дуу авиатаага давхцаад өөрлөгөө нэвтрүүлж байдаг өөрөөсөө гадагшин цацрааж байдаг.
Энийг эрүүл мэндэд өнөөдөр яаж ашиглах юм бэ? Хуучин дорны ангаах ухаан, Монголын тэжээх ухаан яаж ашиглаж ирсэн юм? Өнөөдрийн шинжлэх ухааны том эмчнэр яаж ашиглах ёстой? Физикийн шинжлэх ухааны тэр олон салбаруудыг уншицсан тэр том тоног төхөөрөмжөж ажиллуулж байгаа тэр эмчнэр яаж ашиглах вэ? Зүгээр гэртээ сууж байгаа хүмүүсүүд ямар ч тоног төхөөрөмж байхгүй малаа малж байгаа ирээд яаж ашиглах? Энэ талаар энийг номонд бичсэн бид нар. Үүний давуу тал нь юу гэхээр та уншигч та өөрийнхөө энэ хийн судлууд гэж ярьж байгаа тэр нүдэнд үзэгддэг вэ, харагддаг вэ, тэгс мөртлөө хүнд оршин байгаа тэр зүйлийг өөрөө эрүүлжихэд, өөрөө эрүүл оршиход дараагаар нь оюун ухаанаа хөгжүүлэхэд. Тэгээд орнуудыг цэвэрлэхэд. Ашиглаач гэж бид ингэж бичиж байна. За дараагийн 3 дахь бүлэг нь бол нэг ийм шүтэн барилдсан бэлэг чанар гэж нэг ийм 3 дахь бүлэг байна. Энэ хийм бэлэг чанар чинь 127 ялгамж чанартай юм шүү. Зөвхөн хийнийг 108 ялгамж чанартай. Тэгэл тэр цэнэгч нэгээр нэмэх цэнэг нэгээр ялгамж чанартай, хасхан нэгээр нойл одоо саармаг болчвол 3 дахь нь өөр болоод тэр улаан гэрэлээр цагаан гэрэлээр ингэх мэтлэнгээр ингээд гал бэлэг чанар нь 20 бэлэг чанартай. Тэр гэрэлгээг нь. Энэ хийм бэлэг чанар нь 127 юм байна. Дараагаар нь тэр юуны тухай ярих гэж байна гэдэг. Шүтэн барилдсан, цагт шүтэн барилдсан бэлэг чанар. 4 ялгамж чанартай. Тэр юу хэлж байгаа вэ гэхээр монголчууд нэг ийм ярьдаг. Хувь тавилан, хувь заяа, буян шиг гэдэг нэг 4 юм ярьж байгаа. Энэ бол тус тусдаа нэг бэлэг чанар мөн. Тэгээ бүгдийн тайлбарлах албагүй ном шиг сонсож байна. Жишээлбэл хувь тавилан гэж юу юм? Бидний хувь тавилан юу юм? Мөнгөчин оршихын талаас авч үзэх юм бол бидний сүнс тэний төөрч яваад Монгол оронд Монгол ижигээс төрөх хувь тавилантай байж. Энэ бол тэр хүний хувь тавилан. Эндээс цааш хувь заяа гэдэг хараад. Хувь заяа юу хувь тавилан гэдэг. Хувь тавилан юу юм гэхээр миний онож төрсөн ижи аав дээрээс нь надад заяасан багш. Буян гэдэг нь юу юм? Буян заяа гэдэг. Тэр нь миний эдэлж эргэлж байгаа хөрөнгө, миний өмс зүүж байгаа хувцас, миний одоо хураангуй яриул эдийн засгийн. Ийм байдлаар энэ бол өөр бэлэг чанартай юм. Энийг эрүүл мэндэд яаж ашигладаг юм бэ? Их мэтлэгээр энд бичсэн. За тэрний дараагаар оронд шүтэн барилдсан бэлэг чанар гэж нэг бүлэг анги байна. Энэ юу гэхтэй зэрэг монголчууд ярьж байгаа шүү дээ, хоосон чанарын орон гэдэг ингээд одоо ярьдаг. Төвөд энтхийн номонд бас байдаг. Тэгээд тэр хоосон чанар юу юм гэхээр л одоо энэ барууны өндөр хөгжилтэй том эрдэмтэд судалсан олон янзаар санал бичсэн юмыг одоо тэр үгүйсгэлийн талаас нь энэ юм байна, дараа нь харахад байхгүй болон тэр хоосон чанар энэ төр гэж янз бүрийн байдлаар тайлбарсан. Өнөөдөр хоосон чанарын тухай ямар ойлголт байна вэ гэхээр энэ бол орчлон ертөнцийн үүслийн ангадагч байж магадгүй тийм эрчим энергиэр дүүрэн тийм орон зай хэлж гэнэ утаа гэж. Гэтэл энэний наам талд нэг орон зай байна гэх тэрийг юу гэхээр торсон орон гэд бичсэн, нэрлэлсэн. Тэр торсон буюу хит чанар юм энэ монголоор. Хит чанарын орон гэдэг нь юу юм? Энэ нь биднийг өрөөлөн байгаа энэ гэрэлт орон чинь. Гэрэлт амин орон чинь торсонлог чанартай. Физикч тэнийг судлаад торсон чанартай адилхан юм гэж бичсэн. Тэгэхээр хүнийг битүүхч гэдэг юм торсон орон. Тэр ч байтугай эсийн орон, эсийн өөрийнх нь тэр спин эргэлтийн чанар нь яг торсон чанартай байдаг. Тэгэхээр энэ бол орон зайд шүтсэн нэг бэлэг чанар. За гэх мэтчлэнгээр бэлэг чанарыг бид ингээд задлаад өөрсдийнхөө хэрэг хэмжээгээр багш нарын номнол сургаалыг сонсоод түүнийг ном хөвлөлд бичсэнтэй харьцуулаад дээрээс нь өөрсдийнхөө ухаанаар физикийн янз бүрийн салбар шинжлэх ухааныг уншиж ойлгоод энийг ингэж эрүүл мэндийг хөгжүүлэхэд ашиглаж болох юм. Энийг ингэж өвчнийг төгс арилгахад ашиглаж болох. Номын дотор дасгалуудын бид бичсэн. Энийг хүн бүхэн хийж болох юм. За 3 дахь бүлэг бол ухаан ухамсар сэтгэл сэрэмсрээр эмчилж болно хүн.
Өөрөө өөрийгөө эмчилж болно, эмч хүрэлцэж ирсэн өвчтнийг эмчилж болно. Энэ тухай одоо ярихтаар их төвөгтэй энэ төр тийм ойлгогдомгүй зүйл байж магадгүй. Тэгэхээр нэг зүйлийг тайлбарлах ёстой. Хүн ухамсараар өвддөг юм. Өөрийнхөө ухамсараар өөрөө өвддөг юм. За яаж өвддөг юм? Бид нь хэрэггүй юм боддог. Муу юм боддог. Хүний тухай муугаар боддог. Тэрч байтугай бүр муу болоосоо гэж боддог. Бас янз бүрээр хараа зүхдэг. Энэ бүхэн яад юм гэхээр энэ бүхэн бидний тэр хэлж ярьж байгаа тэр бодол гадаад орон зайд цацагддаг. Хэн нэгний тухай муугаар бодоход миний бодол орон зайд ингээд ерөөсөө нар сарны гэл шиг ч юм уу эсвэл тооноор гарч байгаа удаа шиг ингээд цацагдчих. Тэр миний цацагдсан тэр муу санааны долгиос яваад тэр хүн дээр очино. Би нэг хүний тухай муу хэлсэн бол тэр хүн дээр очино. Тэр хүн надаас хүчтэй эрчимтэй надаас илүү гэгэрэнгүй хүн байвал миний хэлсэн муу үг муу санаа бодсон бодол тэр хүн дээр очиод талын дор гэрэл төсч маш буцаад байдаг. Би талны өмнө очиод зогсохоор миний төс талын тарагддаг шин. Тэр гэрэл найшаа байж байгаа. Яг тэрэн шиг тэр бодол над руу эргээд очдөг. Тэгвэл би өөрөө өөрийгөө хараасан зогсонтой яг адилхан. Тэр хүнд юу ч орохгүй. Юу ч орохгүй. Тэр хүн буцаагаад ойлгоцсон. Маш хүчтэй. Тэр хүн надаас муу байж бол. Тэгвэл тэр хүнд шингээд үлдсэн буцаад очдөг. Нэвтэрээд гарсан буцаад очдөг. Заавал ихтэй ирдэг өсдөг. Нэг юм байна. Дараагийн зүйл нь ухамсарын дараагийн зүйл бол санаа, үг, оюун ухаан энэ бол эмгэгшүүлэх чанартай. Хүмүүс ярьдаг шүү дээ. Цаадахын чинь санаа гэдэг тогооны дотор оч гэдэг юм. Хөөшиг дотортой амьд. Энэ энэ тэр юу хөтэй зэрэг ерөөсөө тэр хүнд нэг тийм бусдад сөрөг чанар их гамшуул гэж хэлж байгаа. Тэр өртөө мөнөөлөлөө байдаг. Тэгэхээр бид яаж яах вэ гэхээр элэг зүрхээ өвдөхөөс тэр өмнө оюун ухаанаар ухамсараараа эмгэгшсэн байдаг. Энэ нь тав арай хүчтэй бижнэ гайгүй шиг бол 10 жилийн дараа, залуу бол 20 жилийн дараа өөрт нь эргээд өвчин болдог. Яг эргэтний өвчхөр бид мэдж байгаа. Юунаас болоод элэг өвчөө, яагаа зүрхөө өвддөг болчихоо. Тэр 20-30 жилийн өмнөөс эхлээд бид хүний тухай муугаар бодсон тэр бодол санаа нь өвчин болчихдог. Энийг өнөөдрийн физикийн шинжлэх ухаануудын тэр хууль зүйн шалгах нотолж байгаа юм. Дорны тарин бяцлаглалын ухаанд энэ тухай яг бичсэн байна. Монголчууд хүний тухай муугаар битгий яриад. Энд өөр нэг сонин монгол ухааныг би хүмүүст хэлье. Тэгээд тэргийг уншаарай та нар. Тэр хүүхдэр монголчууд ингэж ярьдаг шүү. Хийхээсээ хэлэх нь нүгэлтэй. Хэлэхээсээ бодох нь нүгэлтэй. Хийх нь гайгүй юм шүү дээ. Очоод нэг хүнийг алгадчих зодчих юм уу ч юм уу одгийн навш гэж хэлэх нь гайгүй юм бэ. Тэр бодох нь хамгийн аюултай. Яагаад тэр бодол бол зөвхөн өнөөд үйлчилдэг юм аа. Тэр 3 цаг руу үйлчилдэг. Өнгөрсөн цаг руу үйлчилдэг, өнөө цагт үйлчилдэг, ирэх цагт үйлчилдэг. 20 жилийн 200 жилийн урд дахь цагт үйлчилнэ. 20 жилийн дараах цагт үйлчилнэ. Өнөөдрийн энэ хооронд үйлчилнэ. Ийм учраас бодлын тэр долгио орчин бол 3 зүрэг цацардаг, 3 биед үйлчилдэг. Энийг эртний монголчууд мэдээд хүүхдээ ингэж сургаж байсан. Муу юм битгий бод. Тэр чи хийхээс хэлхээс аюултай. Муу юм битгий хэл тэр чи хийхээс аюултай гэж. Ийм байдгийн энэ бол яг энэ сургаал байна. Дараагаар сэтгэлээр өвчлөдөг юм аа хүн. Сэрэмсэр гэж сүнсний ухамсарыг ярьж гин гэж ярьж байгаа шүү дээ. Энэ сэтгэлээр өвчлөдөг. За энэ бол хам хүмүүс их ойрхон. Ерөөсөө нэгэнтэйгээ уулзах өчич яач вэ чинь зүгээр. Шууд л хараад хэлдэг шүү дээ. Тэг чи яаж байгаа юм гэхээр тэр хүний ажил төрөл унсан. Эсвэл хамгийн ойр дотных нь хүнд үүдсэн. Эсвэл ямар нэг ажил маш гүйцэтгэж биелүүлэхэд төвөгтэй болцсон. Магадгүй хэн нэг нь эндэж осолцсон ч юм уу. Тийм байдаг найсан. Тэгээ тэр ерөөс уулзсан гутаа шууд хэлдэг. Гүвий чинь зүгээр чи яаж. Гайгүй зүгээр. Нэм юм болж байна гэдэг нөгөөх нь зовлон гоё. Тэгэхээр сэтгэлийн энэ өнгө аяс бол хүнд ийм хүчтэй нөлөөлдөг. Ийм хүчтэй нөлөөлдөг. Тэгэхээр хүний амин оронд, орон зайд өвчин эдэрхтэн бий болохоос тэртээ өмнө бий болчдөг. Тэгэхээр өнөөдөр юуг нэмжиж яах вэ гэхээр 20 жилийн өмнө бий болцсон өвчний зөвхөн биед нэмжлэх гэдэг байна. Тэгвэл одоо бодол санаа ухамсараар нэмжлэе.
Тэнд бодлоор яаж эмчлэх вэ? Ухамсараар яаж эмчлэх вэ? Ямар төвлөлд хийх вэ? Бүгд намайг бичээд байгаа. Тэгэхээр энийг уншаад та нар хийгээд явчих юм. За энд бидний нэг дэвшүүлж байгаа бараг шин зүйл гэж хэлж болох. Бас л одоо манай эмнэлэг энэ ойд эмнэлгийн хамт олон тэгэл энэ номыг бүтээж байгаа бидний дөрвөн эмчийн хувьд. Бүтээж байгаа шин зүйл юм. Энэ одоо та бүхэн дэвшүүлэн тавьж байгаа шин зүйл. Мэдээлэл эмчилгээ гэж. Бараг цоо шин гэж хэлж болох юм зүйлийг гээд дэвшүүл тавьж байгаа. За энэний тухай зүгээр энэ чурдан байсан энэ гэх юм би өвчтний сэтгэл зүйг засах барих одоо алаашуулах ийм ажда дата өгөх энэ тэгэл байж л байгаа. Гэхдээ энэс давуу талтай. Тэгэхээр мэдээлэл гэж юу юм бэ гэдгийг бид нэг эхлээд мэдээд хэрэгтэй. Тэгвэл та мэдээлэлээр өөрийгөө эмчилнэ. Мэдээлэл гэж энэ энологийн шинжилгээ ухаан гэдэг нэг шинэ салбар шинжилгээ ухаан гараад тэр шинжилгээ ухаан өнөөдөр эмч нарт эрүүл мэндийн ажилтнанд маш их зүйлийг хэлж өгчээ. Даанч бид хүлээж авсангүй. Түүнийг бид ойлгосонгүй, зарим нь уншсангүй, завтай завгүй нь бол завгүй л байсан баг. Тэгэхээр мэдээлэл гэдгийг бид ойлгохдоо радио хөвлөөр ярьж байгаа юм, сонин хөвлөд бичигдсэн юм. За тэгээ өнөөдрийн утас шүрмсээр ярьж байгаа хоорондоо харилцаж байгаа нэг ийм төвшөнд л ойлгож байна. Мэдээлэл гэж нэг ийм өглөөний сонин уншлагаараа нэлээгцэж байт юм уу? Нэг тийм их төвшөнд бид мэдээллийг ойлгож байна. Тэгэхээр энэ мэдээлэл судлалын ухаан гарчснаас хойш юу гарч ирсэн гэхээр мэдээлэл орон зайд хадгалагч. Одоо тэр торсон орн бол цэвэр мэдээлэл хадгалдаг орн гэх. Гэтэл тэр цэвэр мэдээлэл хадгалдаг орн хүний амин орн өөрөө мөн, элэгний гадуурх орн мөн, элэгний эсийн орн мөн. Тэр ч байтугай молекулын орн, атомын орн, цөмийн орн бүгд мэдээлэл хадгалдаг. За ингээд нэг гэж. Дараа нь мэдээллийг хадгалдаг уян матери гэдэг усны тухай тэр Германы Японы Эма Томасоро гэж эрдэмтэн маш сонирхолтой юм. Хариун усанд бигээд энийг унших та бүхэн цөмөр уншсан. Ус ямар их мэдээлэл агуулдаг. Тэгэхээр уснаас уян матери басдаг. Эма Тогийн нэг хэлсэн зүйл нь өөрөө тэгж хэлээгүй ч гэсэн уян матери мэдээлэл хадгалдаг юм а гэдэг хэлсэн байгаа үү. Ус уян матери учраас мэдээллийг хадгалдаг. Уснаас уян матери агаар байна. Тэр агаараас уян матери нөгөөх торсон орн байна. Өнөө хичнэр. Түүнээс уян матери нь дорн дахны Монголын ангаах ухаан тэжээх ухаанд байдаг хий байгаа. Хийнээс уян матери байгаа тэр нь хоосон чанар их чанар. Ингээд уян матери гэдэг чинь маш нарийн маш гүнзгий олон давхар юм байна. Тэр бүгдээрээ мэдээлэл авч байгаа. Нэг эрдэмтний судалгааг энд хэлчихэд сонсогчдод уншигчид энэ үнийг одоо олж үзээ дахиад энэ номоор хичээлэх байж магадгүй. Юу гэхээр орчлын ертөнцийн 99.9% мэдээлэл байдаг гэж байна. Ерөөсөө яд бүхэлдээ мэдээлэл миний бие. Энэ орчлын ертөнц бүхэлдээ мэдээлэл. Ердөө 0.1% л мэдээлэл бос орон байх гэж байна. Энэ ямар нэг илүү дутуу юм байгааг үгүйсэхгүй л. Гэхдээ мэдээлэл гэдэг ямар агуу юм бэ гэдгийг хэлж байгаа. Тэгээд мэдээлэл бол би одоо эмчийн мэдээллийн тухай ярив. Тэгээ дараагаар нь одоо унших сонсогч. Эмч хүн ингээд өвчтнийг ороод ирэхэд би одоо нэг 50 хэдэн жил эмнэлгийн үйл ажиллагаа хийгээд явж байгаа юм л да. Эмчийн зовлон жаргалыг би ямар нэг хэмжээгээр гадарлах тайлбарлсан. Нэх нарийн мэдрэхгүй ерөнхийдөө жаахан тийм дөнгөдөөхөр учраас тийм нарийн торхон мэдрэмж юм уу. Өвчтөд ороод ирэхэд эмч боддог шүү дээ. Хөрхи эмч одоо яана. За өнгөрчч дээ гэж бодож байгаа юм. Тэгэд их хүнд өвчтнийг үзээд шинжилгээ судалгаар хараад эмчж өгөөд би чи гайг болно. Ингээд энийг угаарай гэх. Эмч өөрөө бодохдоо за би эмчийн суртахуун алдсангүй ядарсан одоо зовсон хүнд өвчт ирлээ надад сэтгэлийн засаад явуулаа нэг удаа ч гэсэн боллоо гэж бодож байгаа. Үгүй ох тэгж ядаагүй. Базар маань энэ хүн яасан сөрхий болчихвол гэж бодвол тэр бодол ерөөсө шууд өвчтөнд очиод нэвччихнэ. Тэгэл ерөөсөө би идэхгүй гэдэг юм тэр хүн ухамсарлахгүй ч гэсэн нөгөөх мэдээллийн оронд мичээд гэж байгаа. Дараа нь эмч тэр хүнд ямар сайн үг сайхан үг хэлээд тэр огт тэр өмнө нэвтрэхгүй. Цаана ч идэхгүй гэсэн эмчийн бодлын өнөөх 3 цагт үйлчилдэг 3 үйлчилдэг бодлын юу шингэсэн. Тийм учраас эмч эмнэлгийн ажилтан хүн өглөө ажилдаа ирэхдээ төрийнхөө туганд ёслоод өргөсөн тангараа бодоод болвол дахиж хэлээд
Дээд 8 манал бурханд өргөсөн тангарага бодоод манал бурхандаа залбирал мөрөглөө хийгээд өнөөдөр надаар ямар ч хүн ирсэн үхлийн дансандар тавигдсан олон арван эмч үхэн гээд явуулсан хүн ирсэн ч би түүнийг эдгэх болно. Эдгэхийн төлөө эцсийн хүртэл зүтгэн үүнд багш нар мань туслаарай, төрөмн туслаарай, төрийн сүлбийн туслаарай. 8 мал бурхан намайг харж тэр хүмүүсийг туслаарай гэж. Ямар ч хүн орж ирсэн байдгаа нэгсэн зэрэгтэй байх юм бол ямар ч хүн эдгэх ёстой. Эдгэж байгаа. Эдгэж байгаа ш. Өнгөрсөн ой дэмжлэгийн 12 орчим жилийн туршлагаар энийг би олон юмар баримталж баталж хэлж болох юм. Хоёрдугаарт өвчтэй хүн эрүүлж мэдээллийг өөртөө яаж өгөх вэ гэдэг талаар 2-3 хаа юм хэлье. Тэгээд тэрийг уншаад та нар энэ талаар. Нэгдүгээрт ерөөсөө өвчтэй одоо манайхны янз бүрийн өвчтэй хүмүүсүүд энэ нэг ийм муу зантай ч юм уу бид нар муу болоод хүмүүсээ юм болгоцсон байх гэж би заримдаа боддог. Ямар нэг өвчтэй болохоор ингээ бүх эмнэлгийг дамждаг. Дорногой хүн бол Улаанбаатар дээр 1-р эмнэлэг дээр 2-р эмнэлэг дээр тэнд байгаа нэг хувийн эмнэлэг дээр тэгээд дараагаар нь Хөх хот яваад болохгүй Токио яваад тэгээд Солонгос явдаг. Энэ яаж байгаа юм бэ гэхээр тэр хүн эдгэх гээл яваад байгаа юм хөрх. Эдгэх гээл яваад байгаа. Өөрийн эдгэх хүн замд нь хичнээн таарсан түүнд итгэдэг. Тэрэнд үзүүлүүл яадаг бол энд үзүүлүүл яадаг бол Бээжин дээр бол Нью-Йоркн дээр юм болов уу. Энэ бол ерөөсөө эдгэхгүй шинж. Тийм учраас тэр хүн хэрэг чи би өрхийнхөө эмчид өгөөл эдгэдэм аа гэж бодож байгаа бол тэр хүн дээрээ очиод дараагаар нь эмчийнхээ үгийг сонсоод зөвлөгөөнийг аваад өөртөө бидгнэ гэсэн итгэл үнэмшил төрүүлэх хэрэгтэй. Ятгах хэрэгтэй. Өөрийгөө ятгах. Бодлоор ирүүлж, ухамсараараа ирүүл. Тэр ухамсар төвлөрөл бослголыг өөрөө хийх хэрэгтэй. Энэ цагтлаа ирүүлж. Энэ тухай тэр номноос мэдээлэл эмчилгээний тэр хэсгээс та нарыг дэлгэрүүл сайн унших хэрэгтэй. Тэнд ерөөсөө ойлгохгүй байхгүй. Хамгийн энгийн ерөөсөө хүмүүс шууд мэддэг тийм зүйлүүд л тэнд бичигдсэн. Магадгүй 2 дахин унших бичигчдийн монгол хэлний боловсрал тааруухан бичих арга зүйд ороогоос дахин тийм уншмаар юм гарч мэднэ. Тэрнээс тэнд худлаа юм байхгүй. Танд байхгүй юм байхгүй. Тийм учраас та нар тэрүүгээр хичээлэх ёстой. За дараагийн зүйл нь одоо энэ бол сэргээгдэж байгаа юм уу? Дахин хэрэглэгдэх гарцаагүй хүн төрлөختөн орхиогүй нэг эмчилгээний арга байгаа наа. Тэр чүтгээ хэл бие даасан ангаах ухаанч гэж бичсэн ийм тохиолдол бий. Тэгэхээр өнөөдрийн ангаах ухааныг аваад үзэхээр шинжлэх ухааны ангаах ухаан буюу баруунаас гаралтай. Одоо Хиппократаас хойш гарсан энэ барууны ангаах ухаан. Өнөөдрийн Монголын бүх эмч нар докторууд энэ сургалттай. Хоёр дахь нь дорны буюу Хятад Монгол төвд энтхийн тэжээх ухаан, 5 ухааны голынх нь тэжээх ухаан гэж нэг ухаан байна. Гурав дахь нь манай Чимборын бочи гэж энтхийн их том гигантын ирж байсан тэр нэг лекцэнд нь би сууж байхад тантарны медицина гэж байдаг гэж. Тэрийг олон хүмүүс ойлгож байсан юм уу зүгээр. Надад бол тэр ойлгогдсон. Тантар гэдэг нь тарин гэсэн үг. Тарины ангаах ухаан гэж байдгийм а гэсэн тийм яриаг тэр хүн ярианд оруулж байсан. Тэр манай их том зал, спорт зал нь тэр хүн яриа хийжсэн. Орчуулагч нь яг ийм юм. Тантар гэдэг нийтээ хэлээр медицины орсоор хэлж юм лээ. Тантарны медицин гэж байдгийм а гэж нэг ингэж айлдж байна. Тэгээд энэ тухай тэгээд юу ярих нэг сонирхсан. Тэгээд цаашаага өөр юм яриа явцсан. Тэгэхээр тарины эмчилгээний арга гэдэг Монголд байсан шүү дээ. Монголд байсан. Тарин эмчилгээний, гүрэм эмчилгээний виз даасан хүмүүс бас байсан. Тийм лам нар байсан. Харин эмч нарын хувьд бол цөөхөн их том эмч нар хийж байсан зүйл юм аа. Тэгээд тарины эмчилгээний арга зүйн талаар би энд бичсэн. За тэгээ би энэ дээр зүгээр тарин гэдэг чинь юу юм бэ? Таринаар эрүүлжих ямар үндэслэл байгаа. Өнөөдрийн шинжлэх ухааны үндэслэл нь шүү дээ манай юм шиг чинь. Тийм учраас таринаар эмчлэх физик үндэс нь юу вэ гэдэг талаар би зүгээр саналаа хэлчих. Өнөөдөр физикийн шинжлэх ухаан материйг судлаад атом болго атомаа задлаад тэгээд электронуудаа задлаад протон, нейтрон, кварк, заварк гэдэг хоёр долгио алдчихж байгаа. Бөмбөг долгио бөмбөг гэх хоёр жирэлдсэн байхгүй болчихоо. Өнөө бариад явжсэн байхгүй болсон. Тэгээд тэрнийг юу гэж үзэж байгаа физикчид долгионлог чанартай бөөмөл явж байгаа гэж үзэж байгаа. Дотор нь бөөм байна.
Нөгөө нэг нь бол бөөмлөг чанартай долгио явж байгаа. Огт бөөмлөг мэдэгдэхгүй ч гэсэн долгио болчдөг. Тэгтээ дотроо бөөмлөг чанараа. Ягаад гэвэл тэр наашаа бөөмдөл долгио бөөм болчдөг байхгүй. Тэгээ тэрнээс нь бөөм өсчдөг. Эн чин гэрэл байгаа юм. Тэр алдагдаж байгаа. Дуу аваа байгаа юм. Хөдлөг юм байна. Өнөө Монголын хий гэж ярьдгийн доторх элчис долгис гур тэр дотор байна. Тэгээ тарин гэдэг чинь бол тийм гурван юм ийм одоо физикийн талаас нь авчихсан. Тэгэхээр физик үндэс байна. За тэгээ эндээс өөр юм ярил зөндөө юм ярина. Жишээлбэл Пифагор нэг ингэ бичсэн байгаа шүү дээ. Атом өөрийнхөө хөдөлгөөнд вибрац үүсгэдэг гэж. Атомыг юугаар удирдах вэ? Өнөөдөр бидний ухамсар оюун ухаан ерөөсөө эсигт бараг удирчдаг. Эсиг бодлоор удирдана, хүслээр удирдана, санаагаар удирдана. Эсиг удирж болж байгаа молекулын удирдана, атом цөмийн удирдана. Тэгэхээр тарин энэний тусалж байгаа. За ингээ хайчих. Дараагийн зүйл нь болохдоо тарины тэгвэл физикийн үндэс юу? Саяхан физикийн үндэс байж бол нэр нь тийм долгисууд байна. Одоо нарны хэлийг галчилээр нэвтрүүлэх мэт энд гал асдаг шүү. Гэхдээ тэр физикийн тэр долгисуудыг ухааныхаа галчилээр нэвтрүүлэхэд чиний өвчнийг шууд хайлгана л гэж ойлгож шүү. Тэгвэл физикийн үндэс юу вэ гэдэг. Хүний биеэс 7 үндсэн өнгийн гэрэл засарч байна. Тэрийн өнөөдөр тэр эфир бие, ментал бие, каузал бие, бүдхий бие, атомын бие, бүдхийн бие ямар интеграл бие гэж бичиж барууныхаа юмар үзээд. Тэр нь торсонлог чанартай юм бол чиний бодол санаа торсонлог чанартай, чиний хүсэл торсон чанартай, хэд чанартай. Тэгвэл өөрийнхөө бодлоор тэрийг тэр өвчнөтэй газар руугаа илгээх боломжтой. Яагаад гэвэл физикийн хуулиар долгисон адил бүх хүчнүүд нэгдэд багцлагдаг. Нарны гэлийг галт шилд барихыг би ярьсан шүү. Тэгэхээр ухаан бодолч ялгаагүй. Энэ нэгдүгээр бие зүүн үндэс. Бие зүүн хоёр тонц нь юу юм? Бие зүүн хоёр тонц нь хүнээс өөрөөс нь гэрэл цэцэрч байна. Хүн дотор тесрэлт үүсэж байна. Хүний нэг эс чинь минутанд 26 удаагийн дэлбэрэлт болдог шүү дээ. Яг нарны одоо дотоод шаталт эрчим нэгсээр дэлбэрэл үүсдэг ш 11 жилийн давтамжтай гэж байгаа. Тэгвэл хүний эс дотор минутанд 26 удаагийн тесрэл болж байгаа. Тэр минутанд 26 удаагийн тесрэл болж байгаа хүн 108 их 80 дэстэй гэж энэ бидний номонд бичсэн шүү. Энэ номонд олон янзаар бичдэг. Жишээлх юм бол Английн Жерард гэдэг эзэнтэн 75 триллион гэж байгаа. Энэ чинь 75 их 80 гэсэн үг. Манай бясалгач багш Лагваныг номонд 50 миллиард 50 80 их 80 гэж үтсэн байл. Бид бол 108 80 гэж. Тэгээ энэ тухай тэр хүмүүсүүд бол авч үзээд үзэх яга 108 болчдөг юм байх эсвэл мосгүй гинэ хамаагүй. Тэгэхээр энэ чинь юу гарч байгаа юм гэхээр өөрөөс нь радиац долгион яг нарны твэш цацраг гарч байгаа. Тэрнийг баримтаар юугаар тохиолдол эсийг тарьж ургуулаа гадуур нь хортой байж тавихаар зайлчиж байгаа. Эсвэл тэр орт зүйлийг устгачдаг. Өнөө хөөрөөсөө гарч байгаа радио долгионоор. Тэгэхээр энийг нэгдэх арга байна уу? Бай, тэр нь бодол санаа. Энэ биеийн зүйн 2 дахь боломж, 3 дахь боломж гэж байна. Нөгөө хийнгүй. Өнөө хүрднүүд. Жишээлбэл хамгийн их хэрэгжүүлэгч хүрд хоол айтгаа. Энэ хөх өнгөтэй, манал бурхны өнгөтэй. Тэр хоолын хөх өнгийг чи мэдрээд өвчтэй эргэтэндээ манал бурхны тарныг уншаад яг гүйлгэж хүргэж чадвал шууд айдаг юм. Ямар ч эргэлзээ байхгүй нэг өөр дөөрөө туршин та нар. Миний яриагаар биш, миний номоор биш та өөр дөөрөө турш. Танд тэр хоолой байна уу байна? Танд хөх өнгө байна уу байна? Танд манал бурхан хийгээд тарин байна уу байна? Энийг тэр бурхан мэдрээд хөх өнгийг өөрийнхөө өнгө болгоод эмчлэх өнгө болгоцсон байхгүй. Дөрөвдөх бие үндэс гэж бас бий. Тэр нөгөөх ухамсарын сэрэмсрийн тэр чинь орон баг. Тэр чинь бие биш шүү дээ. Бодол орон, ухамсар орон, бие орон. Тэгэхээр энэ чинь бодол санаанаас ямар ялгаатай юм гэж та нар бодож байгаа байх. Аливаа юм систем байдаг. Системний юм хэсгүүдэд хуваагддаг. Гэхдээ систем бол хэсгийн юм биш. Жишээлбэл таавал таны элэг биш. Таны эс бүрч биш. Тэр ч байтугай таны айтам ерөөсөө биш.
Та л бүтэн хүн. Тэгэхээр та тэрнээс үтсэн мөртлөө тэр биш байдаг. Түүнтэй яг адилхан ухамсар чинь 6 зэрэгэмжтэй мөртлөө тэрний алин ч биш ухамсар. Тэгэхээр тэр ухамсар зэрэгэмсэр хоёрын оронг бас тэнд хандуулах хэрэгтэй. Ийм байдлаар тарныг давтаж, эмчилж, эрүүлж тэрч байтгаа ортнослох, тэрч байтгаа өөрийнхөө сэтгэл санааг ариусгах, түүгээр дамжаад гэгээрэнгүй амьдрах, дээд гэгээл төрөх боломж байгаа юм. Энэ тухайн номд урдсан бичсэн буруу зөвийн та засаал тэгэл өөр дөр тушаал хийгээл явах хэрэгтэй. За бидний дасгалын давуутай тал юу гэхээр хаач хийж болно, хинч хийж чадна. Өрөөндөө хийж болно, ажил дээрээ хийж болно, гэртээ хийж болно, малын захтаар хийж болно. Ажлынхаа завсарлагаар гадаа цементэн давжондор төр суугаад хийж болно. 1 минутаас цаг 30 минутын хүртэл. Тэр аль ч цагийн сонгож байна. Ийм юм. За ингээд намын тухай мэдээлэл бий өндөрлөө. Баярлалаа та бүхэндээ. Та нөгөө ингэж хэлжсэн номны өөрчлөлтөөс харж байхад Гиппократаас эхлээд одоо явсан энэ өрнийн амгаах ухаан тэднийг судлаад мөн одоо Монголын жижиг ухааны тэр 800 жил тэрнээс цаашлаад бүр одоо энтгийг төвдөх юм бол одоо 20 мянган жилээр яригдчихэж байгаа. Тийм 20 мянган жил Монголын ухаан. Тий тэгэхээр энэ номнуудын одоо судалгаа тэр боловсролтон дээр бас үндэслэн миний зөв таамаглал төсөөлж байгаагаар бол энэ номнуудын огтээж нь имаал шимэн имаа одоо нэг ох арих гэж байдаг шүү дээ тий бүр нэг олон дахин нэрнэ гэдэг шиг тэр талаараа нэг тайлбарлаж өгөөч одоо хондоо яг ямар их сурвалж те ямар судалгаар үндэслэж ээж энэ ном одоо гарч байгаа юм бэ гэдэг талаар нэг. Тэгэхээр энийг бид нар ярьж одоо тэр шинжлэх ухааны ангаах би бол шинжлэх ухааны ангаах нэг хүн тэрийг л төгссөн түүгээр явж исэн. Тэгэхээр тэжээх ухааны олон ном сударгүй. Маш олон ном судар. Би 3 их багштай хүн юм. Энэ Монголын уламжлалт тэжээх ухааны талаар өмнө нь Жансан гэдэг үг нь 1966 хүний хэмж болол хадаг барь шав орсон. Хоёр дахь нь манай энэ ойд багш бас хадаг барь шав орсон. Одоо Монголын хамгийн сүүлийн их маарам. Гурав дахь нь Алтан булгийн хийдийн сам бүлэндүү гэж бид нар сахалтай багш гэж нэрийн зэрлэдэг. Тэр багшд хадаг барь шав орсон. Тэгэхээр энэ номыг бид нар үзээд ухаан одоо Европын тэр Гиппократаас хойш 2000 жилийн төвтэй ангаах ухааныг үзэж судлаа багш нараас заалглаа. Дараагаар нь хэдэн багш нараас дорны тэжээх ухааны талаар заалглаа. Бас Монголын уламжилт гүн ухааны тухай олон ном зохиол хэлүүлж судалж сонсож ингэж байлаа. Тэгээд бид Монголын гүн ухааны одоо би ганц гүн ухааны жишээ аваадах юм. Гүн ухааны талаар Монголын Заны Агван Балдан гэж их гүн ухаантан байдаг. Агван Балдангуайн тэр гүн ухааны сургаалууд тэр хоосон чанарын тухай сургаал энэ тэр бол өнөөдрийн энэ бидний энэ ангаах ухаанд оруулаад ирэхэд их төвөгтэй хэцүү тэр миний ой ухаан биднийх бараг хүрэхгүй юм байна. Гэхдээ Агван Балдангийн нэг ийм үг бол бидний энэ судалгааны арга зүйн чиг одоо гэлэлгээгээ ийм юм болсон. Тэрний үгээр Агван Балдангуайн нэгэнтэй нэг зохиолд ингэж хэлсэн байна. Нөхцөл шалтгаан бүрэлдэж буй болсон бүхэн мөнхүү нөхцөл шалтгаан бүрэлдэхэд арилж үгүй болно гэж бичсэн. Энийг ангаах ухааны төвшөнд хөрвүүлвэл эдгрэхгүй өвчин байхгүй гэсэн ухагтхан гарч байгаа. Тэгэхээр гүн ухааны тэр том явдлыг бид ойлгохдоо энэ үнэхээр л ийм байна юм чинь. Нэрийн бүхэл юм арилж өслөө шүү дээ. Тэгээ яагаад өвчин арилдаг вэ? Гэдэг асуудал бид тулсан байхгүй юу? Тэгээ арилах хэрэгтэй. За яагаад арилгаж чадахгүй юм бэ гэдэг. Тэгээ ингэж чадахгүй. Нэгдүгээрт нь бид одоо хэдүүлээл ингээд маргаал яриад машинтаа заримдаа гэртээ заримдаа миний тэр юм ажлын өрн. Нэгдүгээр өвчин үүссэн нөхцөл шалтгааныг бүрэн арилгаж чадахгүй. Жишээлбэл хоолыг засч чадахгүй. Жишээлбэл бодол санаагийн засч чадахгүй. Тэр ч удаа эмийг үгжнээс өвчин үүсдэг шүү дээ. Тэрийг авахгүй яаж идэх юм бэ? Гэх мэтчил ингээд өвчин үүссэн нөхцөл шалтгааныг бид бүрэн арилгаж чаддаг юм байна. Хоёрдугаарт нь өвчин арилгах нөхцөл шалтгааныг бүрэн бүрдүүлж чаддаг юм байна. Хэрвээ энэ хоёрыг бүрдүүлвэл Агван Балдангуайн энэ гүн ухааны том ярил үнэн болно. Ерөөсөө идэхгүй өвчин байхгүй хэдүүл энэ үзье. Үзсэн шүү дээ. Үзсний үрдэн
6 жилийн дараа за яг нь 8 жилийн дараа гэтэл хавдартай хүн олон гэдгийгсэн. 2006 онд хавдар эдгэж чинь гэсэн хэвлэлийн баг хурал хийлгэсэн эрдэмшлэгээний баг хуралд 36 хавдартай хүний эдгэсэн материалаар нь эмч нарын их хуралд эрдэм шинжилгээ судалгааны илтгэл оруулсан. За нэг талаас юм. Нөгөө талаас тарин одоо тэжээх ухааны талаас бол ийм байдаг юм аа. Монголын ангаах уламжилт ангаах ухаан гэж ярьдаг юм. Энийг зүгээр 1950-аад оны үед миний ойлголтоор юм шүү өөр байж мэднэ. Манай их судлаач одоо их багш бидний багш миний 2 үеийн багш юм. Манай хайд багш нэрийг оруулж ирсэн гэж би боддог. Академикч ардын эмч хайдаг. Тэр үед ангаах ухааныг уламжилт ангаах ухааны эмчилгээний аргуудыг оруулж ирэх хэрэгтэй байж. Тийм учраас тэжээх ухаан гэдээ оруулаад ирэхээр хүмүүсүүд хүлээж авахгүй. Ийм хаашаа хачийн нэртэй маруул. Тийм учраас яасан гэхээр тэжээх ухааны эмчилгээний аргын уламжилт ангаах ухааны арга гэдэгсэн. Уламжилт ангаах арга гэж хайдаг багш төв хоронд асуудал оруулаад тэрүүгээр гаргацсан өнөөдөр тэгэл явж байгаа. Монголын уламжилт ангаах ухаан гэж байгаагүй юм. Тэжээх ухаан гэж байсан. Тэгвэл тэжээх ухаан гэдэг юу юм бэ? Та нар юу тэрнээс юуг нь авсан бэ ингээ асууж байна. Бид нэг номноос ингэж хуулж ингэж бичиж аваагүй. Зүгээр тэжээх ухааны энэ онол арга зүйн биднийг сэрээсэн. Бидний унтаа эсвүүдийг сэрээсэн Монголог оюунлог бэрэл хайсан. Тэжээх ухаан гэхдээ ийм юм. Юугаар тэжээдэг? Хамгийн сайн тэр байхгүй. Нэгдүгээр агаараар тэжээж байгаа. Амьсгалаар. Хоёрдугаар байрлал хөдөлгөөн тэжээх ухаан гэдгээс. Тэжээх ухаан гэж юу юм бэ? Ангаах ухаанаас ямар ялгаатай? Тэжээх ухаан гэдэг нь эрүүл аж төрөх тэжээдэг л байхгүй. Тийм л ухаан байхгүй. Юугаар тэжээдэг? Хамгийн нэгдүгээрт л агаар, амьсгал. Хоёрдугаарт нь байрлал хэлбэр хөдөлгөөнөөр. Гуравдугаарт нь бодол санаа, сэтгэл хүсэл, оюухай ухамсараар. Дөрөвдүгээрт нь сэтгэл сэтгхүй сэрэмсрээр. Тэгээд хоол унтаар. Бас нар сар тэнгэр өгтргойгаар. Газар байглаараа. Бурханаар. Тухайн өвчнөр. Ийм олон зүйлээр хүний эндийг тэжээнд итгэж ивэдэг байсан. Болохгүй бол эмчилдэг. Нөгөөх эмчлэх арга нь тэр газар шорооноос бэлдсэн ургамал, тэр тарин, тэр бясалгал, тэр ариунгийн бодол санаа тийм юм амжилж байна. Тэгэхээр Монголын тэжээх ухаанаас бид ийм зүйлүүд байдаг учраас бид энийг эсэргээрээ тэнгэрийн өвчнөр яаж өөрийгөө эрүүлжүүлэх юм? Нарны эрчмээр, сарны гэрлэр яаж өвчнөө зайлуулах юм? Газрын эрчим хүчээр яаж одоо үйлдэх юм? Энтергээд ингээд энэ тухайн номон дотор тэр бясалгалын хэсгүүдэд байгаа. Хөх хас гэж бясалгал бай, улаан хой, төрсөн хонд энтергээд. Тийм бясалгалууд бол таны эрүүл мэндийг гайхамшигтай. Бэхжүүлнэ. Тэр бясалгалыг хийхэд сурчгаараа 5 минутаас илүү хугацаа гарах. Цааш нь 10-20 минутаар бясалгалаа яг үргэлжлүүлвэл туйлын үр дүнтэй бол. Тарин бясалгалын ёсны тухай би түрүү ярьсан. Тэр одоо гэгэнтэнтэй уулзаа ийм ярьж байсан гэсэн гэж. Тэгэхээр энэ Монголын тэжээх ухаан, Монголын гүн ухаан, арга билгийн ухаан, өрнийн одоо шинжлэх ухааны ухаанууд, тэгээд физикийн шинжлэх ухаан эд бол бидний унтаа эсийг бидний олон жил бодож гайхаж санааширч ирж байсан зүйлийг ерөөсөө алган дээр нь тавиад өгч болсон юм. Тэгээд энэ бүхнийг мэрэгжил нэгтэй нөхдөйгөө эрдэмтэй номтой залуучуудтайгаа бүх хүмүүстэйгээ хувааяа гэж өргөн барьж байгаа. Өчигдөр та нэг юу яжсэн тарны нөгөө нэг тэр нотоор нь одоо унших хэрэгтэй. Эсвэл хоёр хөлбөр ярьж байсан шүү дээ. Тэрийн талаар та нэг илүү тодорхой болгож. Тарин нэмчилгээний дотор хөрдүүдийн дотор хөрдүүдээ яаж нээх вэ? Ямар аргууд байд юм бэ гэдэг талаар бичсэн юм. Тэгэхээр тэр хүний 7 хөрд байгаа юм. Хамгийн доод бол ахар сүүлний хөрд, тэгээд асуух нурууны хөрд, хүүн хөрд, зүрхэн хөрд, хоолойн буюу дуун хөрд, сохны буюу 3 дахь нүдэн гэж байгаа мэлмийн хөрдөн, тэгээд дээд талд нь зулайн хөрдөн гэдэг. Ингээд босоо 7 хөрд байгаа.
энэ хүрдийг нээх аргууд байгаа юм. Тэгэхээр энэ хүрднээс чинь 7 авиа цацарч идэв. Нэг хүрднээс 7 авиа. Гэхдээ нэг нь давамгай одоо солист маягаар дуурч байх жишээтэй. Жишээлбэл хамгийн доотлын тэр асуух нурууны юуны ахар сүүлийн хүрднээс доо авиа. Доо авиа дуурч байгаа тэр хүрд нь улаан гэрэл цацарч. Гэхдээ тэндээс гэрэл цацардаг юм байна. Авиа дуурдаг юм байна. Тэрний дэд талд нь асуух нурууны хүрднээс нь эрээ авиа. Тэгээд шорондоо бүдэг шаргал өнгө цацарч байдаг. Бас цэнэгт орон зайг энэ хүрдэн зохицуулдаг. Бидний гадны цэнэгт орон зай. Хүйн хүрднээс нь наран шаргал, тод шаргал, тэгээд цагаан, ягаан өнгө цацардаг. Тэнд ми авиа цацарч байдаг. Хоолын хүрдэн, зүрхэн хүрдэн, алтан шаргал, инкэр ногоон өнгө голдуу цацраад тэнд фа авиа дуурсч байдаг. Хоолын хүрднээс нь зонкл хүрдэн хөөх нөө мандуурхны өнгө шиг хөөх өнгө. Тэгээд цагаан, ягаан. Тэгээд соол яваад энэ соол яваа. Цохны хүрднээс нь лавиа цацарч байдаг. Тэнд цэвэр цагаан, ягаан, тод ягаан, цагаан ийм өнгөтэй 98 дэлбэтэй. Тийм одоо өнгө цацарч байна. Зулаан хүрдэн хит ягаан. Одоо фиолетовыг гэхтэл бүхэн ойлгоно. Ерөөсө чирнэл шиг тийм хит ягаан 1000 дэлбэт гэж ярьж байгаа. Тэндээс си өнгө. Тэгэл дэшээ дахиад до ре ми фа гэж дэшээ явах нь шүү дээ. Доогоос доош ляси гэж явах нь. Тэгэхээр ийм 49 авиа хинүргэн хүний биеэс цацарч идэг. Энийг тэр авиагаар нь тэр өнгөөр нь бас өөр өөрийн таринтай. Тэрийг тэр бясалгагчд гэгэнтнүүд ичсэн. Жишээлх юм бол өнөөхт ороосоо л явъя. Ахар сүрний хөлдөнд лам гэдэг таринтай. Асуух нурууны хөлд баам гэдэг таринтай. Хүйн хөрдөн араам гэдэг таринтай. Зүрхэн хөрдөн яам гэдэг таринтай. Хоолон хөрдөн хэм. Цохны хөрдөн ум гэдэг таринтай. Зулаан хөрдөн хум гэдэг таринтай. Тэгэхээр энэ бүхнээр нэх аргууд тэр номон дотор бүгд бичээтэй байна. Та энийг ингэж дууд ийм өнгө бодоо мэдэр өөрөө бий болох ийм авиад болох энүүгээр хичээл. Та юу яжсэн чинь маань badны хэмиг нэг яг юу ноотных нь өнгөөр нэг уншиж үзүүлчихсэн ш. Тэрийг та нэг уншаад яг яаж унших хэвтэй гэдэг. Энэ одоо хэдэн таринууд энэ тэр яг тэр номон дор бичээтэй байгаа шүү. Жишээлбэл бурханд өөрийгөө нэхвэ гэдэг тэр бясалгал бай. Хүнд 5 бурхан байгаа юм. Тан дотор одоо намайг сонсож байгаа тан дотор 5 бурхан бий. Энэ байна уугүй юу гэдэг л мэдчих. Нэгдүгээрт ухаан байдгүй танд. Байдгаа л үгүй зүгээр арьяа бол бурхан байгаа тэр. Хайр байдгүй танд. Байдгаа л үгүй юу арьяа бол биш бүдхий бурхан байгаа тэр. Бүддээ бурхан. Хайр байдгүй. Байдгаа л бол танд арьяа бол бурханы хөрөнгө байна л гэсэн. Хүч байдгүй. Байдгаа л үгүй очирван бурхан 3 хүч. Биеийн хүч, оюун ухааны хүч, сэтгэлийн хүч. Тийм 3 хүчний тэнгэр очирван бурхан. Танд ямар нэг мэдрэмж онгод байдгүй. Байдаг. Тэгвэл та янжил хамбархан. Янжил хамбархантай адил. Ийм 4 юм танд байна уу? Байна. Тэгвэл та манал бурхантай адил өөрөөсөө 7 өнгийн гэрэл цацраагч. Манал бурхан өөрөөс нь 7 өнгийн гэрэл цацраад. Тэгэхээр 5 бурханы шинж танд байгаа учраас бурханд өөрийгөө нээхийг буюу бурхан чанараа олох тэр бясалгал бичээтэй байна. Тэгэхээр Умааны Вятнахан гэдэг тариныг ингэж л уншдаг юм. Хоёр тийш нь хөөж уншиж байгаа юм. Гэд ингээд дотгошоо дугуй Умааны Вятнахны зүгээр бодлоор уншихад хамгийн доотлын хөрдөнд ахар сүрний хөрдөнд асуух нурууны хөрдөнд ма тэгээ дэшээ ни бат мэ хум гэдэг ингээд уншиж. Гаргахдаа дээрээс Умааны Вятмэ хум гэдэг. Тэгээд дээрээс нь дороос нь дээш нь уншиж Умааны Вятмэха дээрээс нь доош нь дахиад уншаад Умааны Вятмэ хум. Ингээд энэ 6 авиаг хүрдээ цохоо хүртэл энэ бүх хүрдэндээ ингэж дээш нь доош нь хөөж гүйл гэж уншдаг. Авиагаа дууддаг юм. Бас нөгөө
умын өнгөөр, хумын өнгөөр, магийн өнгөөр тэр өнгөөр нь дуудаж болно. Жишээлбэл умыг улаан өнгөөр юм уу, цагаан өнгөөр дуудах жишээтэй. Дээрээс нь дуудвал. Тэгээд маг өнгөөр, нэг инкер ногоон өнгөөр ингээд доошоо хувийнхээ өнгөнүүдээ, бүрднүүдийн өнгөөр дуудаа явчихна. Энэ бол зүгээр маань мэднийх ингээд эрих өнгөрүүлээл байснаас хэдэн зуун дахин илүүтэй ийм юм. Энийг ерөөсөө тэгээд энэ номонд бичсэн зүйлүүдийг та өөрөө хийвэл тодорхой хугацааны дараа, сайн хийвэл 7-10 хоногийн дараа шууд үр дүнгээ мэдэрнэ. За энэ тухай юм л. Ямар ч өвчтөн хүн одоо таны номыг уншаад дасгал бяцлалуудыг хийж чадвал өөрийгөө ангааж эдгэж чадна гэдэгт та итгэлтэй байна уу? Энийг ерөөсөө бид нар эргэлзэхгүй байгаа. Туйлаас итгэлтэй байгаа. Энд зүгээр юм бидний дутагдал байгаа шүү. Тэрийг та нар арилгаарай л гэж би хэлж байгаа шүү дээ. Тэгэхдээ энийг ямар ч өвчин эдгэн гэдгийг бид баталгаажуулсан 2006 турал хийсэн гэж хэлчихлээ шүү дээ. Тэр хорт тавдрын 3-4 дэх зэрэг Бээжин тавиулсан, Хөх хотод тавиулсан, манай анагаах ухааны хавдар судлалын төв тавиулсан өвчлөл их зүгээр хөвчлөө шүү. Тэр өчиг нь 20 хэдэн жил амьд явж илээ. Энэ чинь зүгээр амьд баталгаа, энэ бол зүгээр туршлага болсон зүйл. Хэн нэгэн хөөргөд дэврэгсэн тийм юм биш. Ёсол байгаа зүйл иймэр л байгаа юм. Тэгээ тийм хүнд өвчтөн шинжлэх ухааны өдөр анагаах ухаан эдгэхгүй болцсон үе шатны өнгөрцсөн байхад тэр хүмүүсүүд бидний үгэнд ороод бидний энэ замаар хичээлсэн. Тэд залбирал хийсэн, мөргөл хийсэн, тарин уншсан, бяцлагал хийсэн, хоолны дэглэн барьсан, тангаа залбирсан, уусан. Тэгтээ эдгэцсэн. Тэгээ тийм өвчин эдгэж яхад бусад аар сараа өвчтнүүд бол. Туйлаас эдгэн. За өвчин. Ийм мартаад байгаа. Одоо энэ номоор болохоор бидний одоо сүүлийн нэг хэдэн зуун жил ч юм уу явж ирсэн тэр одоо юу гэдгийг хүнийг үл нэг цол эмийг бол маш олон салгаж байгаа шүү дээ тий. Жишээлбэл зүрхийн эмчилгээний тулд бусдын одоо үүсгэх ч юм уу тий. Тэгэхээр энэ номоор дэлхийн одоо анагаах ухаанд нэг шин тийм дэвшлиг авчирж байна гэж ойлгож болох уу? Шин шатанд гаргаж байна гэж ойлгож болох уу? Номынхоо хаалтын үгэн дээр бичсэн байгаа уншиж та энэ дээр санал нэмэрлэж болно. Өөрийнхөө бодлыг хэлчих болно. 21-р зууны дэлхийн анагаах ухаан Монголын дээд эрүүл, Монголоос эхэлсэн дээд эрүүл мэндийн түүх байх болно. Түүх байх болно. Гэж бид ингэж ийм одоо юугаар номоо хааж байгаа. Ягаад гэвэл энэ хүнд байдаг 8 чанарыг цогцоор навсан. Түүнийг 8 улангийн нэрвүүлжүүлэх аргыг авсан. Өнөөдрийн шинжлэх ухаан салаа салбар эрхтнүүдийг нэг нэгээр наваа судлаад, бөөр судлаад, зүрх судлаач, элэг дэлгүү судлаач ингээд олон салаа салбар болгосон муу юм бий. Бас түүнээс илүү сайн юм бий. Сайн юм нөхөд тухайн эрхтнийг сайн судалсан. Харин эмчлэхтэйг салгачдаг жаахан бацаахгүй. Муу юм тэр юм. Тэгэхээр одоо хүн төрлөختийн юу ирж яах вэ? Хүний эрхтнийг солиолгох юм. Эн чинь чигдсээр байхгүй. Эрүүл байх хэрэгтэй. 100 наснуу 150 наснуу эрүүл байж явах хэрэгтэй. Тийм учраас 21-р зууны анагаах ухаанд Монголоос гаралтай Дорногов аймгийн сайн шинд сумын төвд нээгдсэн дэлхийн анхны эмнэлэг тэр бяцхан хувийн од эмнэлгээс эхлэлтэй дээд эрүүл мэнд бол 21-р зууны анагаах ухаан болно. 21-р зууны хүн төрлөختний эзэмдэх эрүүл мэнд болно. Эзэмдэх эрүүл мэнд болно. 21-р зуун хүнийг судлах төгс анагаах ухаан болно. Энд бол эргэлзэх юм байхгүй. Хүссэн хүсээгүй энийг хүлээж аваа. Энэ номоо судлаад ер нь Монгол түмэн бүгд эрүүлийн их тийм ээ аз жаргалтай өвчин зовлонгүй амьдрах бүрэн боломж байна гэдэг та итгэлтэй байна уу тийм ээ? Дээд эрүүл мэнд танд 3 юм өгнө гэж тэр номон дотор байгаа. Нэгдүгээрт нь дээд эрүүл мэнд танд
төгс төгөлдөр дээд эрүүл мэндийг өгнө. 2 дугаарт гэгээрэнгүй амьдралыг өгнө. 3 дугаар таныг дээд гэгээрэлд хөтлөнө гэж. Монгол хүн болгон энийг хичээлээсээ хийгээсэй гэж бодчих. Тэр цагт магадгүй энэ 2011 оны сүүлээс эхлээд энэгээр аймаг сум болгон сургалт явуулаад хичээл хийгээд ингэх юм бол 2012 он гэдэг Монголын төгшөөр 70-80% буурсан жилж эхлэх юм билүү. Тийм төвшөнд асар өндөр одоо их гэгээлэр сэтгэлгээтэй бодож энэ номыг төмөн олондоо өргөн барьж байгаа шүү. Ямар ч байсан айлаас уур хилэн зайл. Өглөө цөмөөрөө инээгээд гараач. Хүүхэд нь цэцэрлэгтээ инээж, аав нь инээж ажилдаа, ээж нь хүүгээ хөтлөөд цэцэрлэг рүү инээж явж, эмээ өвөө нь ач хучаан инээж үдээч. Орой ажил цуглаа цөмөөрөө инээмсгэлж уулзаач. Ямар юмний төгшөр байх юм бэ? Гэх мэтчлэнгээр энэ номыг бол Монголын бүх хүн унших ёстой. Тэр ч байтугай Бурхан өөрийгөө нэг хөх хас хоёр бясалгалыг Монгол хүн бүхэн хийж байгаа ёстой. Энэ цагаас эхлээд Монголын ирээдүйн одоо залуу эмч охид хөвгүүд дээд эрүүл мэндийн багш сургагч болоод барууны хийгээ твийн улс оронд явах байх гэж бодож байгаа шүү. Явна ер нь явах болно. За баярлалаа. Яс